За сайн байцгаана уу. Та бүхэнтэй дипломын цэгийн хэмэл үеийн онлайн активаас мэдчилж байна. За энэ удаа бид хүн анх удаага уулзж байгаа учраас танилцуулгуудыг хийхээр бэлдээд байна. За эхлээд би өөрийгөө танилцуулъя. За намайг Инх Тогтох гэдэг 2006 онд Монгол Улсын их сургууль за тухайд математик компьютерийн сургууль байсан. За энэ сургуулийг онлайн математикийн ангийг математикч мэргэжлэр төгссөн. За ингээд 2008 онд бол тухайн сургуульд математикийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалаад за ингээд мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж байгаад 2017 онд 50-ны үндэсний төв их сургууль буюу 50 Top University System гэж байдаг. За энэ Top University System-ийг компьютерийн ухаан за яг нарийн чиглэл бол одоо энэ машин сургалт химийн давины чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. За ингээд улмаар 2019 онд жил гарны хугацаанд Италийн Удинигийн их сургуульд пост докторийн зэрэг химийн давинтай нисгэгч буюу нисдэг төхөөрөмж гэсэн энэ сэдвээр хамгаалаад байна. За энэ Италийн Удинигийн их сургуульд Авирес гэж ийм лаборатори байдаг. За энэ лаборатори бол одоо Европод химийн оюун за real time химийн оюун гэж real time ажилтдаг гэж ингэж ярьдаг. Энэ химийн оюуны чиглэлээр нэлээд өндөр хэмжээтэй ийм лаборатори байдаг. За энд одоо ажиллаж за энэ лабораторид энэ сэдвээр постдокторийн зэрэг хамгаалсан байж байгаа. За одоогоор бол тухайн Авирес лабд химийн оюуны судлаач гэдэг албан тушаалтай мөн шүтээсийн мэдээлэл холбоотой технологийн сургууль багш гэдэг ийм давхар албан тушаалыг хаждаг. За миний сүүлд хийж хэрэгжүүлсэн төслүүд гэх юм бол том хэмжээний төслүүд Итали болон Сингапурын засгийн газарт. За энэ дотроо бол Итали, Сингапурын батлан хамгаалалтын яам химийн оюутай нисгэгч буюу нисдэг төхөөрөмж гэж төхөөрөмжүүд гэдэг ийм төсөл хэрэгжүүлсэн байж байгаа. За энэ төслүүд одоо нэлийн амжилттай хэрэгжсэн. За одоо хамгийн сүүлд бол одоо нэлийн өндөр үнэлгээ авсан тухайн захиалагч батлан хамгаалалтын яамдаас ийм төсөл байж байна. За 45 бол зүгээр химийн оюутай нисдэг оролтууд гэсэн үг. Энгийнээр за бид хүн бол одоо дрон гэж бас мэддэг. За энэ бол бас дрон чиж болон нисгэгч буюу нисдэг төхөөрөмжүүдийг за ийм төслийн хугацаанаас өмнө за мэдээж энэ бол маш олон судалгааны асуудлуудыг шийдээд за индастри чиглэлийн төслийг хэрэгжүүлээд байна. Амжилттай дуусгаад байна. За миний тухайд бол одоо бодчиндоо ийм байна. За онлайн хичээлийн агуулгын хувьд бол бид бол нэг сарын хугацаанд за яг одоо бидний мэдэж авах хэвээр ямар мэдлэгүүд хэрэгтэй гэдгийг яг энэ чиглэлийн хичээлийн агуулгыг судалж байгаад за ингээд боловсруулсан ийм хичээлийн хөтөлбөр байж байна. За хичээлийн агуулгыг ярихаас өмнө яагаад одоо энэ хичээлийг орох болсон гэдэг нэг гол шалтгааныг хэлье гэж бодож байна. За би бол доктор хамгаалж ирээд бас нэлээд хэдэн сар одоо Монголын нэгэн томоохон компаниудтай нэлээд олон уулзалтуудыг хийж ирсэн. За ер нь химийн оюун машин сургалт орчин үеийн компьютер шинжилгээ ухааны талаар голдуу. За одоо зарим нь бол IPO гэдэг хийсэн ингээд явж байгаа шиг байна. За эндээс миний одоо сүүл бодож ирсэн зүйл бол яг энэ хөгжил монголчуудаа одоо яг энэ хэл дээрээ ингээд шинжилгээ ухааныхын аргачлалаар за гэхдээ практик цаад юмнуудыг бол орхидуулгүйгээр заахын бол энэ тэргүүний зүйл байна гэдгийг ойлгож за эндээс бол нэгэн бодж явсны эцэст бол ингээд бэлэн болоод тав хүнд заахаар бэлэн болчиход байна.
За эхний хичээлийн хөтөлбөрийн хувьд бол эхний 7 хоногт бид нэр одоо зайлшгүй машин сургалтын үндэс гэж энэ хичээлийг бол мэдэх ёстой. За энэ машин сургалтын үндэсийг бид нэр бол одоо хиймэл оюун гэж юу, хиймэл оюуны шинжилгээ ухааны түүхнийг нь яаж авч ирсэн. За яагаад машин сургалтыг одоо бид нар болж авч явуулсан. За энэ дотроо одоо нейросүжийн гэж юугаа хэлээд байгаа юм. За гүн сургалт гэж бас юугаа хэлээд байгаа юм. Машин сургалтын одоо гол үндсэн 3 алхам гэж ямар юм байдгүй гэмчлэн. За 2 дахь 7 хоногт бол үндсэндээ нейросүжийн дээр илүү төвлөрөөд за тэгтээ бол нейросүжийн үндсийг бид нар мэдэх ийм хичээлийн хөтөлбөр байна. За 3 дахь 7 хоногт бол энэ нейросүжийн үндсийг үзснээр бид нар зүүн давхартай за уламжлалт нейросүжи гэж ярьдаг энэ хичээлийг үзнэ. За 4 дахь 7 хоногт бол одоо бидний хамгийн гол мэдж авах ёстой энэ хичээлээр ойлгож авах ёстой за хэрэгжүүлж чаддаг болох ёстой энэ орчин үеийн хиймэл оюун буюу deep learning гэж англиар хэлж байгаа. За энэ монголоор бол одоо гүн сургалт гэж орчуулж байгаа. За энэ гүн сургалтыг үзнэ. За ийм нийтдээ 1 сарын хөтөлбөр ингээд бид нэр боловсруулад та бүхэн заахаар бэлэн болоод байна. За хичээл бол яг одоо орчин үеийн e-learning гэж байдаг. За одоо онлайн сургалт гэсэн утгатай. Education learning. За боловсролыг онлайнаар суугах сургалтын технологи. За тэр энэний одоо давуу талуудыг бүгдийг өөртөө агуулсан байж байгаа. Та бүхэнд бол одоо энэ яг агуулгаар л хичээлээ орно. За товчхондоо өнөөдрийн үед юм байна. Удахгүй та бүхэнтэй дараагийн хичээлээр уулзъя. За баярлалаа.